За сайн байна уу? People-ийн нийтээс хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрийн урам зоригтой түүхүүдийг танилцуулдаг Pinspired подкастын дараагийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарт Пини эдийн засгийн ногоон шилжилт төслийн менежер инх цацрал сайн байцгаана уу? Орж байна. За тэгээд DS-ийн эдийн засгийн ногоон шилжилт төслийн бас менежер Хишиг сүрэн. Хишиг сүрэн орж байна. DS гэдэг нь юу гэсэн үг? Тийм, хөгжлийн шийдэл. Хөгжлийн шийдэл. Development. дахиад. Уу яа тийм үү? Зүгээр ингээл явъя л та. Development solution гэсэн үг. Ямар гоё. Development Solutions NGO англиар бол. Та монголоор бол хөгжлийн шийдэл төрөмс байгууллагын төслийн менежер хишиг сүрэн. Ямар гоё. За, орд юу хийгээд байна? Орд юу хийгээд байна гэж шиг. Орд бол нэлээд бочигнотой байна. Сая сүүлд тэр нэг юу жижиг дунд үйлдвэрүүдийн нэг тийм уралдаан бас нэлээд явлаа тий. Тийм тэгсэн. Нөгөө төслийн хүрээнд юу эдийн засгийн юу ногоон шилжилт гэдэг нэлтүүлэгт уралдаан зарласан юм байна. 15 сая төгрөгийн шагналын сантай гэж хүмүүс чинь их л ярьж байна. Их л ярьж. Тийм тэрнээр яасан баа бид нар эхний шатны шалгаруулалтаа бол хийгээд дөнгөж 7 хоногт хийгээд болсон байна. Тэр бол аягүй сайн идэвхтэй оролцсон баг. Идэвхтэй оролцсон. Ер нь бол нэлээд олон компаниуд өөрсдийнхөө байгаль орчинд хүмүүс яг эцсийн мөчт юм явуулсан баха тий. Тэгсэн. Яг сүүлийн өдөр манай монголчууд аягүйсэн яг юм гэрийн даалгавраа хүртэл тэгдэг тий. Яг саржингаа явж байгаа л яг маргааш шалгалттай ингэ шүнжэнгөө уншиж суугаад мөр ингэ нойр хоолгүй суугаад тэгэл хийдэг. Яг тэрүүгээр явцсан тий. Тийм шүү. Бид нар ч өнгөрсөн хагасанд яг материал авч дууссан. Тэгээ 5 дахь орой ажил тарахтаа за энэ ч баг фейлдэх нөгөө юу юм. Яана энийг одоо дахиж сунгах юм уу яах гэж ярьчаа. Тэгээд ямар ч байсан хагасны яг нөгөө дедлайнаа дуусгахыг хүлээгээд тарцгаасан. Тэгсэн чинь пирпар гэж ороод ирсэн. Цүл мал идэл орж ирсгээд. Тэгээд нэгтгэд нь буу ажилтаа болоо. Эсвэл бүгд яг ингээ анаад сууж исэн юм болоо. За яг 12-оос өмнө дараа шүү гэдэг ингээ. Таймер тавьсан уу? Ер нь тэгдэж штэ нөгөө нэг ажлын зар энэ төр тавихлаар бүр яг хамгийн сүүлчийн өдрийн хамгийн сүүлчийн цаг минутанд ингээл 50-60-аараа орж ирэл. Тийм нэг юм монголчууд юм нэг цагийн тулхай юм. Монголоос өөр газар гэхдээ ийм байдаг. Тийм биш шүү дээ. Би л Японд ажиллаж байсан, Канадад ажилласан. Бүгдээрээ бүр хэдэн сарын өмнөөс хэдэн 7. Тий. Цацаа бас Итали метал байсан шүү дээ. Италичууд гэхдээ жоохон. Италичууд маань адилхан. Тийм. Бас тулах уу? Яг саний гол уралдааных нь гол зорилго бол ерөөсөө интерьер бизнесүүд маань яаж байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэх үү? Ерөөсөө яг тэр санаагаал видео бичлэгэн дээрээ тусгаад бид нар лөө болох байсан. Тэг ер нь бол байгууллагууд явуулсан байсан. Бас нэлээд олон байгууллагууд халдсан. Тэг би видео бичлэгэн дээр нь одоо анализ хийж үзээд үнэхээр тэд нар яг байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэх гээд байна уугүй юу гэдэг дээр эхний шатны шалгуулалтаа бол хийгээд дууссан байна. Тийм. Эдийн засгийн ногоон шилжилт гэдэг төсөл нь болохоор ер нь бол жижиг дунд бизнесийг тий үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаа төсөл шүү дээ тий. Тэгээд энэ яг энэ байгаль орчны одоо санаачлагаар дамжуулж тий дэмжиж байгаа тэр талаараа танилцуулъя. Яг одоо ингээд нэг юм хүмүүс ингэж ойлгоод байна л да. Байгаль орчинд ээлтэй бизнес гэхээр ингээд нэг тийм байгаль орчинд бид нар ээлтэй байх хэрэгтэй байна. Байгаль орчноор чиглэсэн бизнес хийх хэрэгтэй байна гэдэг юм тий. Тэгэж ойлгоод байгаа байхгүй юу? Ерөөсөө тийм биш юм байна. Ерөөсөө ямар ч тий хэлж ийн нөгөө над руу бас хараарай за. Хүмүүс дандаа амраа руу хараад. За. Би ингээ амар орхигдсон мэдрэмжтэй байна. Lost. За тэгвэл энэ Оруулаа гэж суугаад. Руугаа хараад гэдэг байхгүй юу? За тий. Амраа үргээ ганцаархнаа дэмжээ суугаад. Цаг би амир хоёр амраа алчаач гэдэг. Бишнэм балчнэм давхцлаа гэдэг шиг л байна. Тийм. за тэгвэл яг саяхан Тэгсэн чинь үгүй яа тийм юм чи ингээл оруулаа. Мартаач хүштэй манай. Тий. Яг одоо тань тий. Одоо тэгэхээр ингээд нэг байгаль орчинд ээлтэй бизнес гэхээр байгаль орчин чиглэсэн бизнес хийх хэрэгтэй юм шиг. Мод тарьдаг ч юм уу ингээд нэг тийм ямар нэг юм хийх хэрэгтэй гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд бид хэд бол яг ийм мессеж өгөхөөс хүмүүст бол өгөхгүй байна. Хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй бизнес юу байж болох вэ гэхээр
Одоо хийж байгаа бизнес чинь л өөрөө байгаль орчинд ээлтвэгүй юу гэдгийг л асуудал. Энэ л асуудал яриад байгаа гэсэн. Одоо магадгүй одоо чинь бичээний үйлдвэрлэж ээж болно, хяам үйлдвэрлэж ээж болно. Одоо юу гэдэг талхны цех байж болно тий. Тэндээс гарч байгаа хог хайдлаа танах яг яаж англиад хайж байгаа юм уу? Яг яаж байгаа? Хэр ус хэрэгжилж байгаа? Эрчим хүчээ хэмнэж байгаа юм уу? Тэр эрчим хүчээ хэмнэхдээ одоо жишээ нь тэр одоо тэр гэрэл мөлөөс лед гэрэл тавьсан юм уу? Тэр нөгөө шарах шүүгээ чинь өөр эрчим хүчний хэмнэлттэй байгаа юм уу? Одоо энэ чинь нөгөө бүр ингээд олон улсад ингээд ярахаар ингээд одоо 1 тонн төхөөрөмж, 2 тонн төхөөрөмж, 3 тонн төхөөрөмж гэж талах үйлдвэрлэх гэхэд энэ хоёрын байрлалыг солиход л жишээ нь ингээд эрчим хүч нь одоо ингээд 20-30% хэмнэгдэг байх шийдэж гэдэг юм уу те. Өөрөөр хэлбэл үйлдвэрийн тэр схем зурглалыг өөрчлөхөд л өөрөө тэр одоо ингээд байгаль орчинд ээлтэй гэдгийг ингээд харуулаа явчихдаг. Ийм зүйлүүд хүртэл байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол бидэд бол яг энэ зүйлийг л энэ араас л зориод байгаа. Тэгээд энэний одоо нэг хэлж байгаа тэр мессеж өгөх гээд байгаа мессеж нь бол сүүлийн үед одоо Монгол улсад л орж ирж байгаа. Circular economy буюу тойрог эдийн засаг гэдэг энэ ойлголтыг л одоо бизнесүүдэд ойлгуулах гээд энэ олон одоо сургалтуудыг үн төлбөргүйгээр одоо бараг 2 жил гаруй хийчлээ. Нэг ийм ойлголт яваад тий. Ер нь ийм ч үйдэг гэж магадгүй ногоон гэхлээр зардал ихсээд явцдаг. Тэгээ яг том үйлдвэрүүд төр бол нэг тиймэрхүү юм ажиглагддаг шүү дээ. Тэгэнгүүт ч нөгөө ингээд мэдээж бизнесийн байгууллага юм чи ашигын төлөө явж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө ингээд зардал өсчихлөөр ашиг багасчихж байгаа байхгүй. Зүгээр би бол сая ингээд нөгөө уралдаан зарлж байгаа бас ингэж хүмүүст ойлгол бол зүгээр юм шиг санагдаад байна. Илүү хэмнэлттэй. Одоо чинь цахилгааныхаа мөнгөийг хэмжиж байгаа. Усаа хэмжиж байгаа. Ус чинь өөрөө тэгээ транзакцийн зардлыг чинь ингээд багасгах шүү гэд нөгөө эдийн засгийн нөгөө инсентив гэж байгаа шүү дээ. Тэр талаас нь ингэж хүмүүст ойлгуулвал хүмүүст би ингээд цахилгаанаа хэмжүүл илүү ашигтай болох юм байна. Юу усаа хэмжүүл гэдэг илүү хэмнэлт гэдэг утгаар нь ярил бас айгүй хүмүүст хүрх юм шиг санагдаад. Тэгээ ер нь ингээд ногоон болохоор ер нь зардал ихсдэг нь бол бас үнэн тий. Яг тийм ойлголт бол байдаг. Тэр ер нь бол хотлоо шүү гэдэг. Яг тиймэрдүү ойлголт бол айгүй common байдаг л та. Гэхдээ яг ингээд бас тийш харж байна шүү. Тийм яг энэ бол айгүй тийм нэг түгээмэл ойлголт. Гэхдээ ер нь бол бас яг нарийн ярих юм бол яг ногооруулах чинь яг эхний ээлж нь одоо инновацлагтай одоо лед гэрлээ солих гэж түрүү ярьлаа шүү дээ. Энд чинь нэг удаагийн хөрөнгө оруулалт байхгүй. Тэгээд дараа нь бол лед гэрлж ингээ урт хугацаанд яг тэр цахилгааны хэмнээ сар болгон төлдөг тэр цахилгааны төлбөр нь бол ингээ хамаагүй хэмнэгдээд ирж байгаа байхгүй. Тэгээд яг тэрнтэй яг адилхан ингээ айгүй олон хэмжээжиг туршлагууд бий. Энэ дээрээсээ бол ингээ нэг удаагийн хөрөнгө оруулалт тэгээд цаашлийнхаа бизнесийн тэр урсгал зардлыг бол хэмнэх боломжтой. Тэрнээс гадна сүүлийн үед бол нөгөө манай сургалтын өрөөнд бол айгүй их ярьдаг штэ хүмүүс. Эхлээд бид нар нөгөө хогоо хаяадсан чинь энэ амар их бид нар мөнгө хаяадсан юм билээ гэн. Хогоо бол ингээ янз бүрээр буцааж дахиж ашиглаад эсвэл тушаагаад те. Тэрнээсээ буцаагаад ингээд одоо хогоо хаях биш чинь ер нь өөр мөнгө байсан юм билээ гэж хүмүүс айгүй их ярьдаг болсон байгаа. Тэгэхээр энэ түрүүн хишгэлсэн энэ сургалтын үйл явдлыг 2 жилийн хугацаанд явуулаад маш олон жидүүнэрийг хамруулад ингээд энэ тойрог эдийн засгийн ойлголтыг өгөөд бараг 1000 жидүү. Тийм. Одоо л 800 гарсан явж байгаа. Тийм бараг 1000 явж байгаа шүү дээ. Тийм сүүл орсон тань бараг 1000 явж байгаа. Тийм. Тэгэхээр яг энэ нэг ойлголтыг ингээд одоо 2 жилийн хугацаанд тасралтгүй ингээд өгөөл ахлаар бас хүмүүсээс ойлгож эхэлж байгаа. Тэгээд одоо яг энэ сая ярьсан тийм энгийн жишээнүүдийг бол бүгд л одоо мэддэг болж эхэлж байгаа. Одоо жишээ нь сургалтаа бид эдний ингэж аваад байгаа гэсэн. Байгаль орчны мэрэгчлэлтэн нөгөө талаа бизнесийн мэрэгчлэлтэн энэ хоёр хүнийг зэрэг сургалтын дээр авчираад эдийн засгийн хувьд ашигтай байх хэрэгтэй шүү дээ. Тийм ч гол нь нөгөө чинь явахгүй шүү дээ цаашаа тийм. Байгаль орчинд ээлтэй гэдэг талаасаа тэр одоо нөгөө байгаль орчны мэрэгчлэлтэн ярьчихсан. Тэнгүүтээ яг эдийн засгийн талаасаа буюу ашигтай байх талаас нь бизнесийн сурагч маш ингээ яг мэрэгсэн хоёр талаас нь ингээд хойлоод ярьж байгаа. Энэ тундаа хойлоод ярьж байгаа гэдэг нь өөрөө ингээд тус тустай юм ярих биш. Энэ хоёр маань ингээд дурчлаад бидний одоо энэ төслийн хүрээнд тийм төслийн хүрээнд энэ хоёр хоорондоо ингээд нэгдсэн байх хэрэгтэй гэдэг. Ийм зүйл яриад байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл нэг бизнес дээр нэг бизнес модель гэж түрүү ярьлаа шүү дээ тийм. Яг тэр бизнес моделийнх нь одоо жишээ нь тэр функц болгон дээрээ байгаль орчинд ээлтэй гэдэг тэр ухтгууныг оруулж ирж байгаа. Тэгснээр яг үнэ. Тэнгүүт нөгөө талаасаа одоо нөгөө нэг удаагийн хөрөнгө оруулалт хийгээд магадгүй одоо чинь тодорхой хэмжээний зардал гарч иж болно. Гэхдээ бизнес моделийнхөө хувьд бол урт удаан хугацаанд бол энэ чинь ашигтай ажиллаад эхэлнэ. Өөрөөр хэлбэл нөгөө талаа зардал нь багасч байгаа байхгүй тийм. Зардал нь багасч байгаа учраас ашигтай ажиллаж байгаа. Нөгөө талдаа байгаль орчинд ээлтэй гэдэг нэр хүнд за тэгээд маш олон зүйл араас ингээд дагалт тавьчихж байгаа. Ийм бас давуу талууд бас байгаад байгаа гэсэн. Тэгэхээр одоо урд нь бол бид нэр ерөөсөл ашиг тийм. Бид бизнес сургууль хүртэл заадаг штеп. За чиний одоо компани зорилго чи юу? Ерөөсөө ашигтай ажиллах ашиг тийм. Одоо бол ерөөсөө ашиг нэгдүгээрт байхаа болжээ.
Уртдаа хугацаанд одоо sustainability гэж яриад байна тийм. Өөр ингээд тий насан туршдаа чи ингээд таны бизнес чи ингээд тий үеийн үед ингээд ажиллахаар бол ашиг бол нэгдүгürt чи хоёрдугаарт нэгдүгürt тэр одоо нийгэмдээ байгаль орчинд ээлтэй байх энэ зүйлийг одоо сүлээд ярьдаг л байна. Тэгтээ юу ашиггүй бол хэцүү юм шүү. Гэхдээ яг энэ надад болохоор манай сургалтуудын тэр нөгөө бизнес модель боловсруулах гэх тэр хэсэг нь бол аюул сонирхолтой байдаг байхгүй. Яагаад тэгэхээр яг ингээд жигдүүнэр чинь бол мэдээж энэ чинь ингээд маш жижиг бид нар бүр ингээд бичил өрхийн хүртэл ингээд бизнесүүдтэй хамтарч ажилладаг байхгүй. Тэгээд тэднийг ингээд анханасаа яг ингээд яаж зөвтэй ингээд бизнес модель аюул тийм зөв тодорхойлоод зөв гаргах юм л энэ чинь яг түрүүнээс нөгөө олон жил ингээд оршин тогтнох доктортой байдлыг хангаж өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд доктортой байна гэдэг чинь мэдээж бол чинь ашигтай л байгаа л да. Гэхдээ ашгаа ингээд хамгийн түрүүнд хараад ашигын төлөө ингээд зорж ажиллах биш. Яаж бизнесээ оршин тогтноолох вэ? Тэр доктортой байдлыг хангах бол мэдээж одоо олон төрлийн факторууд байгаа. Нэг нь бол мэдээж тэр тухайн байгууллагын байгаль орчинд хэр нөлөөлж байгаа нөлөөлөл нийгэмд одоо хариуцлагатай хандж яаж байгаа юм те. Тэгээд дотроо одоо бас байгууллагын засаглал гэж ярьдаа шүү дээ те. Эрхтгч байдал бай, ажилчтай ер нь хэр хандж хөдөлмөрийн одоо тэр хуулийг зөрчиж гинөө хэр тэгэхээр тэр болгонд ер нь л манайха би чинь нөр бизнес юм биш байхгүй. Бизнесийн сургууль нуурч яг сүүлийн үед ингээд яг би бол ингээд нэг юм үгийн сонсоод байгаа. Тэгээд тэр нь яг юу юм гэдэггүй. Энийг бизнес модель гэж яг юу гэлээд байгаа юм бэ? Тэр нь би тэрийг яг сайн мэдэхгүй байдаг ш нэр тоглоом уу. Би ч одоо амар том эдийн засгийн яриад идэв мөртлөө яг нь бизнес модель гэж яг юу гэлээд байгаа юм болоо гэж. Одоо шинэ би бол одоо танах бол жишээ нь одоо баар ажиллаж байна тийм. Тэгээ баар ажиллаж байгаа. За бизнес модель гэдэг чинь одоо чинь таны бизнес дээр л авъя л та тийм. Танаа одоо гол үйлчлүүлэгч юм бол одоо юу гэдэг чинь одоо бидний үеийн залуучууд пивчд тийм. За эндээс одоо гол орлого нь орж иж байгаа. Өөр одоо чинь ханаас орлого орж иж байна. За пив зард орлого орлоо. Пив зарж байгаа. Такс тасалж байгаа. За такс тасалж байгаа тийм. За энэ нэг хоёр үндсэн орлого байна тийм үү. За одоо энэ дээр нэмэх нь одоо шинэ магадгүй одоо weekly show хийгээд тодорхой хэмжээний бас тэндээс класс уртгааны ч юм уу тий тэдэр шиг орж байгаа. Яг энэ хүү бол ингээд амраагийн хувьд ингээд бизнес модель нөхгүй. Бизнес орлогын 3 урсгалтай. За нэг нөрөл тий пив зараад мөнгө олж чинь, такс таслаад мөнгө олж чинь. За зар суртахаас мөнгө олж. За ингээд орлогын 3 урсгалтай. Буцаага цаашаа одоо ямар зүйлсүүд одоо мөнгөө зарцуулж байгаа. Ажлын цалин тавьж байгаа, түрээс төлж байгаа, параметр худалдаж авч байгаа, тий эргэлтийн өрөнгөдөө зарцуулж хийж байна. Хоол хийж байгаа. Энэ бүх зүйл чинь ингээд яг энэ зүйл чинь л өөр бизнес модель гэж байна байхгүй юу? Тий. Тэгэхээр яг нэг тэгэнгүүтээ одоо яг энэ болгон дээр л яаж хэмнэлт хийх вэ гэдэг. Яаж хэмнэлт хийх вэ гэдгээр л орж иж байгаа гэсэн. Би зүгээр ингээд бодсон бохгүй яг ажил дээр яаж хэмнэлт хийх вэ гэсэн чинь манай хамгийн их ус хэргэлдэг нөгөө угаалгын машин байхгүй нөгөө аяр тав угаадаг. Тийм учраас бүх юма гараар угаадаг байхгүй. Тэгэнгүүт би зүгээр нэг ийм жижигхэн шийдэл болоод нэг ийм одоо ингээд манайх чи пүл цал хийтэл ингээд ус нь ингээд гоочдөг. Тэнгүүд тэнцэн нэг юм иргэддэг нэг юм усын ингээд амар даралттай мөртлөө баар гоочулдаг нэг тийм юм бид. Гэхдээ манайх 2 каранттай байхгүй. Хойлонд нь хийцэн чинь нэг ойролцоогоор сардаа нэг 30% орчим усаа баг зарцуулж ижил. Тэгээд дээрэс нь би пилетик хэрэглэхээ болцсон. Тэр тийм манад пилетикэн дээр гардаг хоол байхгүй болоод явцсан. Гэх мэт нэг тиймэрхүү юмнууд л хийгээд байгаа. Одоо ерөөсөө бидний гол зааж байгаа зөвч ерөөсөө яг л юм. Яг наадах чинь заад. Усаа яаж хэмнэх вэ? Усаа хэмнэх бол маш олгоор хараад байгаа. Өөрөө ч бол хамгийн тэр шилдэг буюу сонгодог арга хэрэглэсэн байна л да. Усны цоргыг нарийнхан болгох тий. Усны цоргыг нарийнхан болгох чинь даралтай гоожохороо тэр чинь маш их усыг нуглаас их. Тэгээ нөгөө угаахад аюу хурдтай угаадаг болчихсон. Даралттай ус ингээ гоож уудчаа амар хурд ингэж байгаа юм. Энийг л хэлээд байгаа юм уу тий? Ерөөсөө би ч гэсэн амар юм зам модель гэхэлэр чи ингээл нэг бас нэг хөөрхөн жижиг юм томьёо оруулж байгаа тий. Үйлчлүүлэх шүү дээ. Томьёонд л орж байгаа шүү тий. Тэр 3 урсгал чи X Y Z гэж яваад. Тэгэл томьёоноос гарч байгаа гэсэн. Дараагийн сургалтанд нэг хангалттай үзэхгүй. Тэгээд ашигтай талаас нь би бас тэгж бодож байна. Одоо ингээд энэ байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулаа тий үйлдвэрчлэлт явуулаа тий тэр гарсан бүтээгдэхүүн дээр чинь одоо ногоон зээл авч болж байна. Тэгээд цаашлаад бид нөгөө нэг ийм байгаль орчинд ээлтэй стандартыг нэвтрүүлсэн байгаа болохоор тэр чинь ингээд
гадагшаа гарах одоо нөхцөл боломжууд нь тэгээ гадны одоо хөрөнгө оруулагчид сонирхоод эхэлж байна гэсэн. Тэдний нөгөө стандартад нийцж эхэлж байна гэсэн үг шүү дээ. Тэрэн дээр цацаа жоохон тодруулах хийгээч. Тийм. Яг төслийн яг бид хэд нөгөө жилүү нартай хамтарч ажиллаж байгаа гэдэг чинь төслийн яг бас нэг үндсэн ер нь бол том зорилго нь болохоор эко тэмдэг гэж ярьдаг энэ зүйлийг нэвтрүүлж одоо жилүү нарыг одоо энийг хэрэгэлдэг болгох те. Энэ л ер нь бэлдэж байгаа л гэсэн үг л дээ. Тэгээд яг энэ эко тэмдэг гэж зүйлээ чинь бол одоо мэдээж шууд олгоод байхгүй сургалт орчоол олгоод байна гэж аахгүй тодорхой стандарт шаардлагын дагуу олгоно. Тэгэхээр энэ дээр бол бид нэр одоо төслийн нэлээд их одоо хүчин чармаалт гараад одоо сүүлийн үед болохоор бид нар юу стандартаа нэвтрүүлчихсэн байгаа. Хоёр төрлийн схем нэгнийгээ дагаад нэвтэрсэн байгаа. Тэгэхээр хамгийн гол нь олон улсын стандарт нэвтрүүлж Монгол улсын янаа стандарт болгож гаргасан байгаа. Тэгэхээр энэ бол олон улстай шууд ингээл айлч нь одоо байгууллага айлч олон улсын экспертүүсэн шууд л хөлийн зөвшөөрдөг юм билээ л дээ. Тэгээд цаашдаа болохоор энэ сургаад одоо энэ бэлтэж байгаа хэмжээ дүнрээ энэ тэмдэг энэ одоо олон улсын стандартыг нэвтрүүлээд энэ дээр үндэслээд эко тэмдэг гэж зүйлийг аваач гэсэн тийм уриалгатай болж байгаа. Тэгэхээр эко тэмдэг авснараа бол бас мэдээж маш олон төрлийн стандартыг хангахад ер нь хэр хүндрэлтэй хэцүү юу эсвэл гайгүй юу? Дахиад нөгөө нэг би бизнес эрхлэгч үүднээс харах гэдэг шүү дээ. Нөгөө нэг миний транзакцийн зардлыг хэсэгчгүй үздэй л гэдэг ганц бодол байгаа байхгүй. Дандаа тийм асуудаг тийм хүмүүс. Тийм, ер нь бол дандаа тийм асуудаг. Ер нь хамгийн гол юм чинь тэр шүү дээ. Хэрвээ миний зардлыг өсгөөл ашгийг минь багасгачих юм бол хичнээн сайхан ногоон юмэр. Би яагаад сая тэр карантаа ингэсэн гэж хамгийн их зар гарч байгаа чинь. Яагаад гэвэл миний мөнгийг багасгаж байгаа, ашиг хэсэгчиж байгаа. Тийм учраас тийм инсентив надад үүсчихэж байгаа. Харин ер нь бол тэр 14000 гэдэг стандарт байна. Тэр 14000 стандарт бол ISO гэж нэрлэдэг байгаа тийм олон улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандарт. Энэ стандартыг бол мэдээж нэвтрүүлэх тодорхой хэмжээний зардал бол тохиом байгуулахаас бол мэдээж гарна. Төрөний нөгөө PTT яриад байгаа тийм урт удаан хугацаанд бол эн чинь аур ашиг олол өгөөд эхэлдэг. Яг энэ чинь нөгөө ямар байгууллага нэвтрүүлж байна гэдгээс бас шалтгаалаад байна. Магадгүй одоо чинь томоохон байгууллага дээр бол чинь нэг нэлээх одоо эрчим хүчний хэмнэлт хийх, усны одоо хэмнэлт хийх, нөгөө талдаа дулааны хэмнэлт хийх, хог аяглалын менежмент нэвтрүүлэх гэдэг нэлээх одоо нэг юм тодорхой одоо төвшөнд бол мэдээж ингээд хурдтай хугацаанд гүйж шаттайгаар ингээд хэрэгжүүлээд явдаг ийм зүйл бас байгаа. Жижиг бизнесүүд бол харьцангуй ухас гайгүй. Тэд нар ч юм бол нэг ийм нөгөө үйлдвэрлэлийн үе шатууд нь ч гэсэн цөөхөн шүү дээ, тий. Тэгэхээр стандарт нэвтрүүлэлтийн хувьд бол харьцангуй гайгүй. Тэгээд энэ стандартыг нэвтрүүлснээр одоо бизнесүүдэд бас яг ямар давуу тал тий юу үүсэж байгаа юм бэ? За мэдээж яг өөрөө чи хэлдэг өөрөө бизнестэй ч адилхан бас ашиг нэмэгдэж байгаа. Гэхдээ хамгийн гол нь тэр эко тэмдэг гэдэг зүйлийг авснараа одоо байгаль орчинд манайх ээлтэй бизнес эрхэлдэг шүү гэдгээ тунхалж өгч байгаа байхгүй. Тий. Одоо та хэд ингээ харсан бол ингээд ялангуяа Европын бүтээгдэхүүнүүдээр харсан бол артны навчны зураг гэдэг байждаг шүү дээ тий. Жижигхэн ингээ навчны зураг гэдэг байждаг. Хоёр хөөрхөн нэг нь дөнгөж ургаж байгаа навч нөгөөд нь жоохон том навч. Ингээд байждаг шүү дээ. Эсвэл ингээ нэг ингээд электромарын хадгалт одоо жишээ нэг хогийн савны дөрсөн мөрс дээр байж. Эдгээр чинь бүгдээрээ лейбл таахгүй. Тэр шошго гэдэг зүйлийг авцсан бизнесүүд, авцсан бүтээгдэхүүнүүд байгаа гэсэн. Тэгэхээр энэ зүйлийг л бид нар олох гээд байгаа. Гэхдээ энэний арга зүгээр ингээд за энэ нэг ногоон навшин зургийг тавьчих зүгээр тавьчихдгүй л гэсэн утгатай гэсэн. Ардаа ийм стандарт нэвтрүүлсний дараа нэг тавьдаг. Тэгснээр ингээд манайх бол байгаль орчинд ээлтэй бизнесээ гэдгээ тунхаглаж өгдөг бүтээгдэхүүнээрээ тавиад тэрүүрээ тунхаглаж. Би түүнээс зүгээр нөгөө хэвлэлийн компанид хэлээд миний дүү наад навчаад тавьчаар гэж болохгүй юм байна тий. Тэр чинь яг миний дүү манай менюн дээр наад навчаад тавьчаар. Яг л одоо нөгөө нэг таанаас мэддэхгүй мөртлөө зүгээр тавьчих болно үстэй. Хулгай тийм навчтай болсон үү. тэрнэр нэрээ бас яг онцлог хэлэхэд бол бас аюу сонирхолтой. Яг грин биш мөртлөө тийм логотой бас байж манайхан бол тийм хийж магадгүй шүү. Манай ч хүнд штэ бас. Одоо ингээд харах юм бол ингээд та хэд нэг лайв маа үзсэн бол манай энэ бол органик бүтээгдэхүүн, эко бүтээгдэхүүн гэдэг бүгд тэгдэж штэ тийм. Тэр бол ерөөсөө шууд гэж амаараа тэгээд чөлөөтэй тэгж ус ярьж болохгүй л гэсэн. Тэр юм яг ингээд илэрхийлсэн яг тийм хараал шүү. За энэ бол үнэхээр ингээд бүх стандарт шалгуураад аваад одоо тэр ирээд аудиторынхаа дүнгээ нь аваад холбогдох байгууллагаас нь яг ингээд ёс журмынхан дагуу олгосон юм байна гэдэг тийм л тэмдгийг ингээд бүр хараал шууд таних хэмжээнд одоо боловсруулж байгаа гэсэн хөгжүүлнэ л гэсэн үг байна. Тэгээ энэ дээр аюул сонирхолтой. Бид нэр Монголд үнэн юм ба. бид нар түрүүн тэр олон улсын стандартыг ярьсан шүү дээ. Тэр стандартаараа бол ер нь 16 шалгуур өгд юм лээ. Тэрнээс нь харж байгаад яг 8 нь бол Монгол одоо
хэрэгжих боломжтой байна гэдэг. Бусад 8 нь бол одоо мэдээж ингэ. Бүр нэлээд хай стандарт. Айгуу хай штэ тий. Тэгэхээр ингээд Монголд энэ ихний 8 нь хэрэгжиж болох юм байна гэдэг. Тэр нь болохоор ингээд за эрчим хүч хэмнэсэн, хот хаягдлаа гэсэн юм одоо байгальд задардаг материалтай ч юм уу тий. Тийм дээр нь ингээд тус бүрийн юм тэмдэг болгож байгаа байхгүй. Тэгэхээр нэг одоо компани заавал бүх юмдээ төгс байх албагүй. Одоо өөрөө түрүүн хэлсэн шүү дээ ингээд хамгийн их одоо надад зардал хэмнэхээр бол зардал гарч байгаа нь бол ингээд ус байсан. Тэгэхээр ингээд усныхаа зардлыг би хэмнээд өгчлээ юм уу? Яг энийг бид нар бас ингээд хөгжүүлэх гэж байхгүй. Тухайн компанид ингээд үнэлгээ хийгээд хамгийн их байгаль орчинд хор нөлөө үзүүлж байгаа одоо тэр зүйл нь юу байгаа юм те? Тэрийг тодорхойлоод тэрэн дээрээ ингээд тодорхой хэмжээний арга хэмжээ аваад сайжруулах юм бол яг тэр тэмдэг болох гэсэн. Тэр өөрөө бол ер нь айгүй төгссөн байгаа юм шиг яг энэ би нэрээ бас нэг байгаль ээлтэй нэг шийдвэр гаргасан талаар ярьж байна. Ер нь би ингээд хараадсан чинь олон ажилчинтай байна гэж чинь өөрөө айгүй байгальд ээлгүй юм шиг надад мэдрэмж төрсэн байхгүй. Айгүй олон удаа нойл руу гүйж чинь тий. Дээрээс нь ингээд хоол ундны зардал гэх ингээд хоол хийх болгонд чинь ингээд айгүй тог. Тэгээд хуучин ингээд 4 ажилтныг 8 цагаар ажиллуулдаг гэсэн би болиулаад 2 ажилчнаа 16 цаг ажиллуулад 30 мянган төгрөг нэмээд өгсөн байхгүй. Тэгсэн чинь айгүй тог хэмнэж байгаа. Уус хэмнэж байгаа. Дээрээс нь мөнгө хэмнэж байна. Маш нөгөө талаараа нар ч бас болохгүй юм шүү дээ нөө бас өөртөө бол ахаа ажилламаар байна гэдэг байгаа байхгүй. Байгаль орчин нийгэм засаглал гэж бас нийгмийн асуудлыг бол ерөөсөө шууд ахигдуулаад байгаль орчныг засаглал болж байгаа тийм. Тэр буруу юу тий? Хүнтэй одоо Сүлдээ цөмнөө. хоногийн ойрон Ер нь хүн байгаа учраас нь байгаль орчинд ээлгүй байгаа юм. Бүгдийн ажлаас хаалаа гэсэн. 24 цагийн 8 ажилдаа 8 нь одоо өөрийнхөө чөлөө цагт 8 нь унтдаг л гэж байгаа байхгүй. Тэгэхээр чи тэр нь унтахаас бус цагийг авчиж байгаа гэсэн үг шүү. Яг тэгээд нэг өөрсдөө л ажиллах гэх юм. Би нэг ажиллуулъя гэж байна. Ахаа бид нар чаднаа л гэдэг байхгүй. Зөвлөгөө өгөөч. Яг нь ер нь бол ийм шүү дээ одоо. Энд гэхдээ баг хөдөлмөрийн үйлчлэггүй юу? Баг. Яг одоо хэрвээ энэ ч нөгөө Монголынхаа хуулиар хөдөлмөрийн тухай хуулиар манипуляц. тий. Магадгүй одоо илүү цагаар оройн цагаар ажиллаж байгаа бол хуулийнхаа одоо илүү цагийнх нь хөдөлгөх ёстой шүү дээ тий. Тийм. Тэгэхээр энэгээр бол мэдээж яг хуулийнхаа хувьд бол зохицуулагдаад явчихна. Үнэхээр илүү цаг ажиллаж байгаа бол илүү цагийнхаа тэр тохирох одоо хөдөлмөрийнхаа хөлсийг хүртээд явах нь бол тухайн хүний тэг ажил олгох чинь л одоо асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол асуудалгүй. Гэхдээ энэ зүгээр байгаль ээлтэй мөн бидтэй тэггүй юу? Яг нь байгаль ээлтэй. Гэхдээ энийг бид нар нөгөө цогцоороо зөвхөн байгаль ээлтэй гэж бас харж болохгүй байна. Дөнгөсөө ингээд манай цацаасаа хэлээ. Тий, нийгэм эдийн засаг, тий, байгаль орчин нийгэм эдийн засаг. Энэ бас ингээд бүхлээр нь бас харах хэрэгтэй болчиход байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө талдаа тэр ажил олгогч өөрөө тэр магадгүй 2 хүн ажиллаж байгаа, 4 ажиллаж байгаа орчин нийгэмд бол 4 ажиллаж байгаа нь илүү одоо тухайн нийгэмд оруулж байгаа хувь нэмэр илүү болж таарч байгаа. Өөрөөр хэлбэл тэр цаана тэгэхээр бас юм бас хоёр юм бодох нь шүү дээ. Байгаль дээлтэй дээрэс нь нийгмийн асуудлыг давхар харалж явах хэрэгтэй. Ямар ярихтэй юм бэ? Ямар ийм асуудлууд зөндөө гарна үстэй тийм. Зөндөө гарна. Тэг магадгүй одоо тэр нойлын усыг хэмнэх гээд хоёр ажилтнаа хална гэдэг бол өнөхөр утга. Яг 4 хүн байлгаас тэрчээс 4 өрхийг дэмжиж байгаа гэдэг болохоор нийгэмд арай илүү хөрнө. Тийм. Тэгээ сая ингэж яриад байгаа. Одоо тэр стандарт бас гэж яриад байна. Сайн манай доктортой сангуучтай холбоон дээр бас нэг бонз гэж яриад байгаа тийм. Энэ бол одоо байгаль орчин нийгэм эдийн засгийн үнэлгээ тийм. Энэ бонз гэдэг системийг одоо бас бизнесүүд нэвтрүүлснээрээ банкн дээр очихороо бас хөнгөлтэй зээл тавигдах бас боломж нь бас бүрдээд байгаа. Тэгэхээр нөгөө тийм. Тэгэхээр энэ одоо ингээд энэ ногоон бизнес, байгаль орчинтэй бизнес энэ зүйл чинь өөр ингээд дэлхийн нийтээр ингээд урагшлаад явчихж байгаа. За манай Монголд бол ингээд жоохон хоцроод эхэлж байна. Гэхдээ бид нар бол энэ төслөөрөө эхлэлийг нь бол тавиад байгаа. Та хэд бол ногоон лейбл өгж байгаа шүү дээ. Ногоон лейблтэй бол банкн дээр очиод танаа лейбл одоо зээл авахд ч юм уу ямар нэг тийм яг тусуулах уу? Яг тэр лейбл нь бол одоохондоо бол арай болоогүй байна. Тийм. Гэхдээ яг тэр нөгөө нэг бонз гэдэг байгаа тэр зүйлийг маань бол нэвтрүүлсэн бизнесүүд бол одоохондоо хөнгөлтэй зээл авах боломж нь нэлээдтэй байна. Тийм.
Гэхдээ мэдээж гэдэг чинь нөгөө банкн дээр очиж банкны шалгуураас давах хэрэгтэй шүү дээ тий. Энд чинь бол нэг шалгуур. Тэгээ бусад одоо нөгөө банкныхаа одоо зээлийн бусад шалгуураа тий тэр зүйлүүдэд натлсан байх. Тий тэгээд одоо хөнгөлөлт зээлд бол хамрагдах боломж нь бол нээлттэй байгаа. Тэгээ эн чинь нөгөө нэг бүхлээр нь ингээ харах юм бол байгаль орчинд ээлтэй энэ бизнесүүдийг бүхлээрээ бий болгосноор Монгол улс чинь нөгөө нэг 2030 он гэхэд одоо хүлэмжийг нэг 26 22.6-аар бууруулна гэсэн маа шүү дээ тий. Энэ лүү бас нэг тэрчгэрээ бас ингээд урагшлаад зориод яваад байгаа гэсэн. Манай төсөлч гэсэн тий. Ер нь бол хүлэмжийн хийг одоо ямар ч төслийнхөө хүрээнд энд хэрэгжсэн энэ манай одоо харилцагч болоод явж байгаа энэ бизнесүүдийн хүрээнд ядаж одоо 20%-аар бас хүлэмжийг ингээд бууруулсан бай гэдэг ийм ус зорилтыг бас төвшөөд ажилладаг байгаа байхгүй. Хүлэмжийн хий гэдэг чинь одоо энэ манай утаа бас орно шүү дээ тий. Гадаа байгаа. Орно шүү дээ. Орно тий. Орно. Одоо энэ нөгөө нүүрсгчлийн хий ялгаруулад байгаа тий. Метан ялгаруулж байгаа бүгд одоо тэр хүлэмжийн хий. CO тэгээд дээрэс нь метан уу? CO дангаараа орох уу? CO нь орно шүү дээ. CO ч орж байгаа. Тэгээд хөхрийн давхар эсвэл тий. Нарийн ширхэг тоосонцор гэдэг явж байгаа шүү дээ. Тэр тэгтээ ч арай өөр RM бохирдлын бас манай төсөл байгаа. Яг одоо ингээд нөгөө хүн хөдөлж байгаа бол бизнес эрх явагдаж байгаа бол тэндээс ингээд ямар нэгэн байдлаар тэр нүүрс хүчлийн хий гэдэг зүйл ялгарч л байдаг. Тэрийг л хамгийн бага түвшинд одоо тий одоо хамгийн минимум түвшинд байлгахын төлөө одоо бүгдээрээ та улсаараа зорих хэрэгтэй л гэдэг ийм л асуудал байна гэсэн тий. Ер нь бол одоо нөгөө Монгол улс бол жишээ нь нөгөө Парисын хэлцээрд орсон хүлэмжийг одоо бууруулах үүрэг амлалт авцсан явж идэг. Тэгэхээр одоо яг Монгол улсаараа л тийш эзэдэх энэний араас явж байгаа л гэж ойлгож байна. Тийм. Тэгээд яг энэ төслийн одоо юуг хэрэгжүүлээд те сургалтыг аваад тэр одоо химнэлттэй өөрсөндөө байгаль орчинд ээлтэй мөртлөө химнэлттэй одоо үйл ажиллагааг хэрэгжүүлсэн зөндөө юм сайн амжилттай түүхүүд байгаа шүү дээ те. Тэрэн дундаас онцлохоор түүхүүдтэй суулцвал. Тийм. Одоо жишээ нэг яг манай ингээ харилцагч болоод явж байгаа бизнес зөндөө. За энэ дундаас бол ингээд бас өөрсдөө ингээ байгаль орчинд ээлтэй гэдэг нотлоод ингээд явж байгаа бизнес бас байна л та. За одоо жишээ нь усны үйлдвэр байна. За Эрдэнэ хотод төвлөр ажиллагаа явуулж байгаа усны үйлдвэр байна. За манай усны үйлдвэр яадаг вэ гэхээр одоо тэндээс гарч байгаа тэр хуванцар хог хаягдлыг дахин боловсруулахад цэгт авчиад тушаачдаг. За эндээс магадгүй нэг орлого олчиж байна. За нөгөө талдаа ус үйлдвэрлэх явцад маш их саарл ус гарч байна. Тийм. Саарл усыг дахин боловсруулад буцаагаад одоо тэр хавийнхаа одоо ногоон байгууламжийг услах өөр одоо бусад одоо хүнсний бус цэвэрлэгээ эдгээр ашиглаж байгаа байхгүй. Тэгээ саарл усыг ашиглах гэдэг нь өөрөө одоо бас байгаль орчинд ээлтэй гэдэг зүйл. Тэр зүгээр нэг байгаль ингээ аваач байгаа саячихгүй байгаа. Тэрийг ингээ дахин боловсруулад ашиглах юм боломжтой бас байгаа. Саарл усыг бол мэдээж шууд хүнсэнд бол ашиглах боломжгүй. Харин тэрийг өөр бусад одоо цэвэрлэгээ, үйлчлэгээ, усалгаа тэг бүхэл зүйлүүд бас ашиглаж болж байгаа. За магадгүй одоо жишээ нь ногоон байгууламжийн услаханд одоо хотын одоо бусад одоо захианад илүүлэх ч юм уу тийм бүхэн хэлбэрээс ингээд бас ашиглаж болж байгаа. Машин угааж болж. Машин угааж болж юм тийм эндээсээ яаж болж байгаа. Нөгөө талдаа тэр тээвэрлэл гэдэг зүйл бас гарч ирнэ ус үйлдвэрлэгээ тийм. Тэгэнгүүт одоо тэр манай тэр Эрдэнэтийн усны үйлдвэр бол яадаг вэ гэхээр одоо өрсөлдөгч компанитайгаа самтарсан байна. Одоо шинэ хужирт гэх ус байна. Гэтэл манай тэр Ранчо гэдэг компани ус байна. Энэ хоёр усыг одоо Улаанбаатар хот руу тээвэрлэхдээ бол өөрсдөө тээвэрлж буцаагаад тэндээс наашаага одоо Эрдэнэт хот руу хужирт усыг авчрахтаа талд нь бол хужирт усыг аваад ирж байгаа талд нь одоо жишээ нь өөрийнхөө бараг төрлийг давхар татаад ирж байгаа байхгүй. Энэ бас нөгөө нэг тэр тойрог эдийн засаг дотор бас shared economy буюу ингээ хамтарсан эдийн засаг гэдэг бас ойлголтыг бас эдийн нэвтрүүлээ явж байгаа гэдэг ч юм уу тий. Өөрөөр хэлбэл энэний цаана дахиад нөгөө нэг өртгийн хэмнэлт үүсэж яваад байгаа. Хайлал талдаа ашигтай, хужирт ус компани, хужирт усан ч ашигтай, ранч усан ч ашигтай гэдэг ч юм уу тий. Гих мэтлэнгээ маш олон жишээнүүд бас байна л да. Тэгэд эндээс бол ингээ дандаа ард нь бол байгаль орчиндөө ч ээлтэй нөгөө талаа бизнесийн үр ашиг нэг нэмэгдээд явдаг. Ийм сайн жишээ бас. Ирсэн нөгөө нэг видеонууд дунд та хэдэ анхаарал татсан тийм юу байсан аа. Гэхдээ ер нь бол айгүй гоё видеонууд бол ирсэн. Хүмүүс одоо ингээд бас айгүй баярлалаа штэйсэн. Энэ ямар гоё санаа вэ гэсэн ч юм уу. Тийм байвал бас хуваалцаж. Ер нь бол зөндөө олон байсан. Тэр дундаас нөгөө одоо шалгараагүй болохоор хамаагүй бас юм шиг. Харин тийм. Гэхдээ сонирхлын зөрчил үүсгэх гэдэг юм байна. Яг нөгөө сайн видео тэнцэнд ирсэн биш. Гэхдээ тэрнээс гадна нэг өөр
түүхээс сонирхол. Сайн нэг CO2-ын ялгарлыг ярьсан шүү дээ. Төслийн өрийн толгойн 20 компанид нэг яг тэр хүлэмжийн тооцоолыг хийж өгсөн. Тэгээд танаа яг байгууллагын одоо ингээд үйлдвэрлэлийн хүрээнд гаргаж байгаа хүлэмжийн чинь ийм хэмжээтэй байна гэдэг. Тэгээ энд орсон компаниуд бол бас аягүй их олон эрг өөрчлөлтүүд гаргасан байхгүй. Нэг компаниас тэгээд манай хүлэмжийн хамгийн их нөлөөлж байгаа нь болохоор ерөөсөө тээвэрлэлт юм байна гэдэг. Байнгын ингээд бүтээгдэхүүнээ ингэж тээвэрлдэг. Тэрийгээ болохоор одоо болиулаад 7 хоногт маш цөөхөн удаа гардаг болсон байгаа байхгүй. Тэгээ нэг удаа тээвэрлэхдээ арай олон их хэмжээний бараагаа нэг гаргаад ч юм те өдөрт 2-3 явдаг гэсэн бол одоо 7 хоногт 2-3 явдаг болсон. Тэгэхээр бол мэдээж энэ чинь нэг тэр тээвэрлэлтийн одоо утаа тэр ялгарл эмишн гэж ярьдэн шүү дээ одоо машинаас нэг том аврын тийм машинаас ялгарчаа тэрийгээ бол бууруулсан байна. За хог хаягдлаа бол ингээд амжилж хайдаг болсон. Тэгээ давхируудаа явал одоо мэдээж яг тохирох газарт нь хуваалж өгч юм. Тэгээ иймэрдүү сайн туршлагуудыг нэвтрүүлсэн байгууллагууд бол зөндөө байгаа. Нөгөөтэйгээр болохоор яг энэ хунцар маш их гаргадаг тийм бас нэг энэ үйлдвэрээс гаднаас нэг үйлчлэгээ эрхэлдэг зарим байгууллагуудыг бол ингээд одоо яг танах шиг тийм байгууллагуудыг бас хамруулад явж байгаа байхгүй. Тэгээ тэд нар маань болохоор бас нэг ийм туршлага ярьж ирсэн нэг яг юм нэг удаагийн хэрэглэлийнхаа нэг хунцрын ингээ хэмжээг нь бууруулсан байгаа байхгүй. Яг одоо ингээд айгүй тийм одоо нэг кофений таг байлаа гэж бодвол тийм авч явдаг. Тэрэн дээр ингээд яг энэ таглаж байгаа таг нь болохоор юм айгүй хүн одоо тэр байгаа тагных нь орох хэвээр хунцрын хэмжээ нь 2 дахин бууруулад ингээд юм нэмгэн ингээд захиалгаад хийлгэж байгаа байхгүй. Тэгэхээр бол ингээд нөгөө одоо үүсэж байгаа тэр хунцрын хог хаягдлын хэмжээг бууруулж байгаа гаргаж байгаа тэр үйлдвэрлэлийг бууруулж байгаа. Ер нь бол ихэнх усны үйлдвэрүүд бас тэр энэ хунцрынхаа тэр нөгөө хэмжээг багасгаад явж байгаа. Надад нэг бас нэг аягүй гоё санаа байдсан шүү дээ. Гэтэ энэ бүр ингээд том хэмжээгээр явал одоо нөгөө автомашинаас гарч байгаа утааны гаралтыг багасгах. Одоо нөгөө хамаг том үйлдвэрүүд чинь нөгөө өдрийн цагаар ингээд нөгөө хөргөлтүүд хийгээд идэг шүү дээ. Энэ төгжрэлт маш удна. Төгжрэн гэдэг чинь тэгэл тэр үед чинь ингээд байнгын шаталт явагдана. Цаг хугацаа маш их алдчихж байгаа. Дээрээс нь төгжрэлт хол нэмрээ оруулчихж байгаа шүү дээ. Шөнийн цагаар түгэлт идэг бол тэнцээ зөвхөн нярав сууж байна. Нярав зөвхөн шөнийн цагаар ажиллана. Тэнгүүд түгэлтүүд шөнө явах юм бол нэгдүгürt нөгөө утааны чи ялгаралт нь хамаагүй багасч нөгөө богино хугацаанд хурдтай явчих учраас цаг хугацаа юм чинь дээрээс нь өдрийн цагаар нөгөө төгжрөл чинь багасч гэдэг юм ингээд ийм зөвхөн нэг ганцхан л ийм шийдлийг чи юм бол нөгөө нэг дэлгүүрүүд ч гэсэн аягүй ашигтай байхгүй. Тэгээд заавал бүх дэлгүүр байх албагүй шүү дээ. Зөвхөн том сүлжээ дэлгүүрүүд зөвхөн энийг нэвтрүүлэхдээ энэ бол амар том юм болно. Яг нь ер нь бол одоо ихэнх компаниуд бол шөнөөр тэрвэлж байгаа шүү дээ. Тийм. Ер нь бол төгжрөлгүй ер нь баг цаанаасаа шаардлагач бас тийм болсон шөнөөр хэлэхэд бас тийм тэрвэлээд явж байгаа. Дэлгүүрүүд нь тэгээ шөнөөр авч байгаа юу тийм? Тийм одоо авч л байгаа та. Одоо авч л байгаа тийм. Тэгээ цаасчсан. Энийг нэг бүр засгийн газрын хизээч үлээ засгийн газрын шийдвэр гараад бүх тээвэрлэлтийг ингээд шүн хийнэ гэдэг бүр айгүй том юм болж. Тэгээд тэр нь буцсан. Яг нэлээд бүр зөндөө л асуудал үүссэн юм шүү лээ. Гэхдээ тэр нь болохоор одоо яаж юм дэлгүүр ч юм уу бүх дэлгүүр бүх ажилчид нэлээд олон тийм хэлсэн шалгахгүй болчихсон. 8 нэрийн барааны дэлгүүрийн хүн тэгээд шүн одоо ямар балуугаа хийсэн юм бэ? Тэгэхээр яг энэ дээр бол гэхдээ яг компани өөрийнхөө ингээд одоо юуны хүрээнд те одоо мотивацаар яг ийм зохицуулт руу оруулах. Зөвхөн том компаниуд хоорондоо гэрэж байгаа. За ингээд танах руу нийлүүлэхэд ингээд айгүй их байт юм наа хэдүүлээ ингээд шүнэн шийдчихье гэх юм бол төгжрэлт ч гэсэн айгүй хөрхөн. Төрөний тэр хишээгийн бас дурсан тэр нөгөө усны компани ус үйлдвэрлэдэг үйлдвэр те тэдний тэр нөгөө саарл усаа ашиглаж байгаа надаас айгүй их таалагдлаа. Яагаад гэвэл бид нар одоо ингээд өтгөнөө татхтай хүртэл уудаг цэвэр усаараа л татаад яваад байгаа хүмүүс ихгүй тий. Тэгэхээр тэр саарл усыг ашиглаж байгаа тохиолдлууд бол айгүй цөөхөн байна. Тэрэн дээр бас айгүй гоё. Ер нь та хоёр одоо ингээд тий эдийн засгийн ноон шилжилт төсөл дээр ажиллахаар яг юу нь гоё санагдчих. Тэрнээс хаваалцаж. Яг одоо ингээд нэг ийм хэвлэн ийм үйлдвэрлэлийн процесс руу жоохон орох хэрэгтэй биш үү тий. Үйлдвэрлэлийн схем. Манайхан бол нэг ийм үйлдвэрлэлийн схем гэж зөвлөл үйлдвэрлэлийн схем гэж хараад ингээд зай багтаамжтай талд тавьж байгаа л за тэрийгээ шаг шүүгээ тэнд тавьчих. За энэ хаан тавих уу? За энэ шүүгээ энд тавьчих гэл тий. Тэнгүүд ямар ч одоо ингээд эндээс энэ хүрэх хооронд ингээд нэг бүтээгдэхүүн энэ үйлдвэрээс гараад эндээс гараад энэ лүү ирэх хоорондох одоо жишээ нь урсгал дээр ямар хүний нөөцийн зардал, ямар одоо үйлдвэрлэлийн процессын зардал, гэрэлтний зардал, таг төлөвлөгөөний зардал энэ бүх зүйлүүд нь байх вэ гэдэг дээр ингээд алдаад байгаа хэрэг тий.
Тэр ингээд сая PDD-ийн сургалтын үеэр ингээд сурж багш нараас ажиллаж байхаар тэд нар ингээд үйлдвэрлэлийн хамгийн сайн схем юу вэ гэхээр эндээс гарч байгаа бүтээгдэхүүн энэ хүртлээ хамгийн бага цахилгаан зарцуулж байгаа. Хамгийн одоо жишээ нь ингээд хурдан хугацаанд нэг одоо дамжлагаас нөгөө дамжлага орж байгаа энэ хугацаа. Тэгэхээр тэр нөгөө үйлдвэрлэлийн схем дээр дахиад өгөө бид нар анализ хийгээд өөрчлөлт оруулах хэрэгтэй юм байна. Тийм одоо жишээ нь бичгийн үйлдвэрлэл байлаа гэх тийм. Гэтэл одоо сая бас нөгөө манай бас нэг жишээ явж байгаа. Тэрднийх бол ингээд нэг юм жигмэг үйлдвэрлэдэг. Одоо хог хаягдлаар жигмэг үйлдвэрлэдэг. Хог хаягдлаар жигмэг үйлдвэрлэхэд та тусгай харж магадгүй. Энэ яаж юм нэхэр ансны хальс, чацрагны хальс тий. Энэ чацрагны хальсыг ашиглаад жигмэг үйлдвэрлэж байгаа байхгүй. За тэгээд жигмэг үйлдвэрлэхээс мэдээж буруу ойлгохдгоор тий хог хаягдлаар жигмэг тий. Тэгээ ингээд энэ ингээд одоо энэ бол үнэхээр ингээд бас тий тойрог эдийн засгийн төлсөн бас юм мундаг үйлдвэр болж чадж байна. Энэ юунд байна вэ гэхээр та хог хаягдлыг зүгээр ингээд годон дайрч хаягдах байсныг нь ашиглаж байна. Тэндээс тэр жасрнаас бас гарч байгаа үр гэдэг юм байна тийм. Тэр үрийг бас ашиглах боломжтой. Тиймээс тос гаргаж авч байгаа. Өөр гоо сайхны бүтээгдэхүүн бас гаргаж авч болдго юм байна. Хальсыг нь бол харин тэднийх бол жигмэг болгож ашиглаж байгаа. За энэ бол ингээд хог хаягдлыг ашиглаж байна. Гэтэл үйлдвэрлэл дээрээ бас яаж юм бэ гэх. Тэнгүүд одоо энэ чинь нэг юм ус дамжиж байгаа нэг юм хоолой байгаа шүү дээ тийм. Тэр ус дамжиж байгаа хоолойг ингээд нөгөө дулаан одоо юу гэмдэ нөгөө дулаан баг нэвтрүүлдэг юм даавар шиг мөр ороочж байгаа. Гэтэл тэндээс ингээд нөгөө цахилгаан нь ингээд одоо тэр 100-ыг халааж усыг халаах гэж эсрэг тог идэж байгаа шүү дээ тий. Гэтэл тэр зөвхөн тэр турбагийн халуун усны турбаа. Халуун усныга турбааг зөвхөн тэр одоо дулаан хадгалдаг тэр даавар орооход л жишээ нь усныхны хэмнэлт нь 20% хэмнэлт гаргаж байгаа юм. Гих мэтчлийн ийм маш олон сайн жишнүүд ингээд бас байж байгаа. Тэгэхээр энэ бид нар бол яг энэ сургалтаараа одоо ингээд энэ сургалтын дараа бид нар бас зөвлөх үйлчлэл бас явах гэж байгаа тийм. Тийм зөвлөх үйлчлэгээр бид нар яг ийм л зүйлийг энэ жижиг дунд бизнесүүдээс нэвтрүүлэх гэж үзээд байгаа. Би зүгээр сая хиний ярьдаг тэр амрааг ярьдаг тэр нэг юм бас гоё санаа байдаг байхгүй юу? Ингээд ер нь ихэнх айлууд бочгийн гар угаадаг карант хоёр нэг ойрхон байдаг шүү дээ. Гар угаадаг карантныхаа нөгөө бохрын юу бочгийн руугаал хийчих юм бол тэр чинь шууд бид нар саар тусаар явж бүрэн боломжтой. Зүгээр гараа угаад өдөрт бид чи хичнээн удаа гараа уудیں۔ Тэгэл тэрийг бочгийн руугаа хийчихэл тэгэл дуусчих юм билээ шүү дээ. Тэгээд тэр чинь ингээд ямар ч эдийн засгийн юу байхгүй, хохирлоохгүй амархан шийдлэр тэгэл таг гэл. Саяны нөгөө хишгээгийн бас тэр үйлдвэр дотроо явах зайнуудын хэр багасгах юм бэ тэрийг сонсон чинь бас нэг юм шинжлэх ухааны туршил санаанд орж байгаа байхгүй. Ингээд Япон эрдэмтэд одоо энэ Японы энэ трейни систем тий газар доорх энэ метроны систем хамгийн үр ашигтай ойрхон замаар явдаг гэж байгаа байхгүй. Тэгээ тэрийг яаж тогтоосон гэхээр хөгц мөөгөнцрийг ингээд тавган дээр ингээд тавьж агаад тэгээ тэр хөгц мөөгөнцөр чинь ингээд хамгийн ойрхон юм замуудыг ингээд үүсгэж юм байна өөрөө. Тэгээд тэр Петрийн тавган дээр одоо яг нөгөө газрын зурагтайгаа Токио хотын газрын зурагтай адилхан трейн стейшнүүдээ ингээд байрлуулчингуудаа хөгц мөөгөнцрөөр ингээд өөр нь холбоос үүсгэж байгаа байхгүй. Тэгээд тэрийгээ дуурайлгаад метрог барьсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хоорондоо ингээд нөгөө огтлцох хамгийн дөвт хамгийн ойрхон замуудыг ингээд шинжлэх ухаанчаар шийдсэн баа. Мөг гэдэг зүйл бол хаах шүү дээ. Мөг бол би тэр мөг гэдэг бол үнэхээр одоо амтч биш, ямч биш те, бормолч биш. Яг тийм дундлын тэгээд тийм маш ухаантай зүйл гэж ойлгож байна. За тэгээд ингээ яриад ивэл бас гой гой жишээнэл зөндөө байна. Тэгээд дааж цаг хугацаа маань одоо бас хязгаартай юм тийм ээ. Тэгээд ер нь ингээд яриад би бол яг байгаль дээлтэй гэдэг бол илүү хэмнэлт гэж илүү ойлгодог. Миний хувьд бол би хэмнэснээрээ илүү их өөртөө мөнгө үлдээн, илүү их ашигтай байна гэж боддог. Тэгээд ийм эдийн засгийн инсентив байгаа цагт бол яг энэ байгаль орчныг одоо тийм ногоон гэдэг юм уу тийм энэ зүйл надад явах юм шиг санагдаад идэв. Тэгээд та хэд бас гоё тэр болсон. Зин үгх нь одоо хаашаа. Зүгээр миний нөгөө нэг зүгээр нэг онцлмоор байгаа юм ингээд нийгмийн хариуцлага энэ төр гэхээсээ илүү те байгаль орчин гэлтэй байна гэдэг чинь эдийн засгийн хэмнэлт юм шүү те өөрсөнд ашигтай шүү гэдгийг л онцлмоор. Цацаа бас тийм би бас санал нэг байна. Тэр уг нь урт хугацаанд бол ер нь аягүй хэмнэлт болж байгаа шүү дээ. Тийм байгаль орчинд ингээд ээлтэй болгыг ингээд шийдлүүдийг хайхлаар хүмүүс бас яг аягүй зардал гэж хардаг. Гэхдээ яг үнэндээ бол яг ингээд ороод сураад эхлэхээр бол энэ чинь харин эсэргээрээ идэм билээ. Аягүй их тийм хэмнэгддэг.
бизнесийн одоо урсгал зардлуудыг бол ингээд яг бүх газар ингээд хэмнээд. Дээрээс нь зөвхөн мөнгө биш юм шүү дээ. Цаг бас хэмнээд. Тийм. Богиносон хурдтай болоод. Яг бас нөөний ингээд төгний шигсэн хамгийн ингээд efficient байдлаар ингээд үйл ажиллагаа зохион байгуулалаа тийм. Эдгээр юм бол ч цаг хугацаа зардал бүх юм хийж байгаа. Цаг хэмнээд бас амар том юм шүү дээ. Одоо яг хоо жижиг дунд бизнесүүд бол ингээд тий бас хэмнэлт үүсгэж байгаа. Нөгөө талдаа хэрэглэгч талдаа бас байна тий. Бид нар бас ингээд хэмнэлтийг үүсгэх хэрэгтэй байгаа байхгүй. Одоо яг хоо ингээд нэг хэсэг бол нэгэд минимал байх гэдэг тэрийг нэлээх явлаа шүү дээ тий. Яг энэ дээр бас нэг тийм уриалга бас төвшүүлэн байна. Бид нар ингээд нэг авсан зүйлийг бол тий ахиулах хамгийн эцсийн мөч хүртэл хэрэглээд тэгээ нөгөөдхөө одоо дахиад дараагийн хэрэгтэй үндэнд өгөх гэдэг нэг юм ойлголт бас явж байгаа. Тэр нь өөрөө хэрвээ үнэхээр тэр бараа бүтээгдэхүүн чинь хэрэглээс гараагүй бол өөрөөд миний хэрэгцээ хангацсан бол тэрийг дахиад дараагийн үнднийх нь бас одоо шинэ хэрэгцээ байж болно шүү дээ. Тэгвэл дараагийн үндэ шилжүүлж өг. Бидний одоо хамгийн ойрхон жишээ бол гар утас шүү дээ. Одоо ээжээс нь гар утас солигдвол гэдээсээ дараалалаар явсаар гал хамгийн сүүлийн хүүхэд нь гар утас солигддог. Ер нь бол ойролцоо гэсэн. Нөгөө талдаа бас дэлхийд дээр одоо нэг юм дараагийн тренд явж байгаа нь юу бэ нэ гэхээр одоо ийм зүйл бас сүүлийн үед яригдчихэж байгаа. Би амар том дэлхийн жишээ ярьж байгаа шүү дээ. Гар утас ингэ жил болгон солидог биш. Тэ? Магадгүй одоо тэр юм зөвхөн доторх тэр софтверийн солидог хэлбэрээр хардверийн биш. Софтверийн солих хэлбэр ингээд дараагийн шинжилтүүдийг явуулдаг байх. Ийм зүйлүүд бас яригдчих эхэлж байгаа нэлээ. Ялангуяа гар утсан дээр, машин дээр, технологи дээр. Тэгэхээр ингээд буцаад хэрэглэгчдэр ирэхээр аль болох одоо өөрийн худалдаж авсан зүйлээ тултал нь ашиглах хай. Хаяхтаа тэрийг зүгээр хаяхгүй дахин боловсруулагдах хог байна уу? Нэг бол дахин ашиглагдах хог байна уу? Нэг бол бүр одоо тэр нь ингээд буцаагаад өөр хүний хэрэглээ буюу одоо дахин хэрэглэгдэх хог байна уу? Энэ зүйлээр нь ангилж яагаад тэгээд одоо хэрэглэнээс гаргах энэ л зүйлрэг төрлөө явах хэрэгтэй байна. Би бол дээр үсттэй амар грин амьдэрдэг гэсэн юм байна уу? Готлоо байгаа юм л та. Нэг готлоо өмсөөр байгаад хлеб өмсөд, манай дүү өмсөд, урагдаад ингээд яваад хамгийн сүлд нь гал түлээд энерги гаргаад тэгээд дуусна. Гар утас ч айгу бас гоё биш шүү дээ. Яснаа. Саяхан бас манай нөхрийн гар утас ивдэрсэн байхгүй. Тэгэхээр нь би шинэ утас аваад Яа гоё. яа хоч утас нөхөрт. Тэгээ бэлгэнд нь нэг юм жижигхэн таблет ирэхээр нь хүүхдэд охинд өгч байгаа байхгүй. Тэгээд энийг яг яриач чи манай анчлахын ногоо шилжилтсэн юм шүү. Тэгээ манай хүмүүс инээд цахтайснаа. Миний утас ивдэрх юм бол тэг ихнэр шинэ утас авах юм уу тэг. Тэгээ бас дээрэс нь лайфлбайсан гэдэг. За. Танаа нөхөр ч гэсэн айгүй хаппи байсан баг тий. Миний ихний утас. Одоо тэгээ шинэ утас миний шинийг бас хараалаа ингээд байхгүй. За баярлалаа. За ингээд Pinspire подкастын өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Баярлалаа.